Сайн байцгаана уу сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны санхүүгийн мэдлэгт подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар ерөнхийдөө л усын төсөв гэж юу юм, татвар гэж юу юм, төсвийн зарлага гэж юу юм гэдэг яг энэ төсөвтэй холбоотой ойлголтуудыг хэдүүлээ дэлгэрэнгүй авч үзье. За юуны төрөнд хэдүүлээ ер нь бол төсөв гэж юу вэ гэдэг ойлголттой юуны төрөнд бол танилцах шаардлагатай. За төсөв гэдгийг бол энгийнээр тайлбарлах юм бол за аж ахуй нэгж болон одоо иргэд маань өөрөө ажил хөдөлмөр эрхлээд эрхэлж байгаа олж байгаа орлогоосоо тодорхой хувь хэмжээг нь одоо төрдөө өгж байгаа буюу татвар хэлбэрээр өгж байгаа. Тэрийг юунд зарцуулж өгж байгаа вэ? Юунд одоо зарцуулаасаа гэж яагаад татвар бид нар төрдөө өгöd гэдэг вэ гэхээр нөгөө талаасаа энэ боловсрал, суурь боловсрол, эрүүл мэнд, за тэгээ бидний амьдрах орчныг сайжруулах гол тогтолцоог бий болгож өгөөсэй гэдэг үүргийг засгийн газар шилжүүлээд тодорхой хэмжээнийхээ орлогоос шилжүүлж байгаа нэг хэлбэр байгаад байгаа. Тэгэхээр одоо бидний ажил хөдөлмөр эрхлээд өгж байгаа мөнгө маань өөрөө төсөвтөө татврын орлого болж төвлөрдөг. Тэр маань өөрөө төсвийн нийт орлогын 90% хувийг зөвхөн татврын орлогоор л бүрдүүлдэг. За нөгөө талдаа татврын бус орлого бол нэг 10% хувийг бол бүрдүүлдэг байгаад байгаа. За тэгэхээр улс маань өөрөө засгийн газар маань өөрөө одоо аж ахуй нэгж иргэдээс төлрүүлж авсан татврын орлогоо нөгөө талдаа одоо хэрхэн зарцуулт хийж байгаа вэ гэдэг маань дүн маань өөрөө төсвийн зарлага буюу за тэр бидний яг орлогыг яаж зарцуулаад байгаа гэдэг хуваарлтыг хийж байгаа процесс маань өөрөө зарлага болж орж ирж байгаа. Тэгэхээр төсвийн орлого болон зарлагын зөрүүгээр төсвийн тэмцэл тодорхойлогдно. Төсвийн тэмцэл маань өөрөө ашигтай байна уу, алдагдaltaй байна уу гэдгээс шалтгаалж манай улсын Монгол улсын одоо төсвийн гүйцэтгэл хэр түвшинд байгаа вэ гэдэг маань яригддаг байх нэ гэж ойлгож болохоор байгаа. За тэгэхээр одоо ер нь бол иргэд татврын орлого төсвийн зардал хэд үргэлжлэн байна, татврын орлого буурч гин, энэ дээр одоо ингэ татврын зарлагаа бууруулах гэх мэтчлэн маш олон одоо санал хүсэлтийг засгийн газарт одоо шилжүүлдэг. Яагаад хүмүүс яг энэ татврын орлого төсвүүдээр ийм их одоо акцент өгж бухимдаж ингэж ач холбогдол өгөөд байдаг вэ гэхээр энэ маань өөрөө биднээс одоо 10-аас 20% татвар авч ийн гэдэг бол мэдээж бус улстай харьцуулахад дундаж төвшинч гэсэн бидний одоо жишээ нь яг бодит орлого маань өөрөө бас тодорхой хэмжээнд тийм өндөр биш учраас бидний өгж байгаа тэр улстай өгж байгаа мөнгө маань үр ашигтай байна уу үгүй байна уу гэдгийг л хэмжих гол үзүүлэлт болж өгдөг л гэсэн үг байгаа. Тэгэхээр нэг талдаа бол хүмүүс ингэж төсвийн зарлага одоо хэрэггүй зүйлд яваад байна уу үгүй байна уу гэдэг тэр хяналт тавьж байгаа маань өөрөө айгүй чухлаа гэсэн үг. Энэ бол маш чухал ойлголт яг одоо арчилсан нийгэмд бол айгүй чухал ойлголт болоод ороод ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр төсөв гэдэг маань өөрөө нэг тийм ерөнхий ойлголтыг агуулдаг бол за тэгвэл татвар гэдэг ойлголттой хэдүүлээ илүү дэлгэрэнгүй танилцуулаад үзье. За татвар өөрөө бидний амьдралд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? За Монгол улсын одоо татврын орлогын бүтцийг 5 жилийн хугацаанд аваад үзэх юм бол за 2019 он гэхэд бол манай улсын нийт татврын орлого өөрөө 9.8 их найт төгрөгтөд тэнцэжсэн бол 2025 онд 28.3 их найт төгрөгтөд тэнцэж байгаа буюу 2.9 дахин 3 дахин өссөн байгаа. За тэгэхээр нэг талдаа ингээд татврын орлого өсөд байна гэдэг чинь одоо хүмүүсийн одоо аж ахуй нэгж байгууллагуудын ашиг орлого нэмэгдэж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. За нөгөө талдаа хүмүүс иргэд аж ахуй иргэдийн ч гэсэн одоо орлого нэмэгдэж байгаас үүдэлтэйгээр татврын орлого маань төдий хэмжээгээр нэмэгдээд байгааг илэрхийлж байгаа нэг үр дүн болж болоод байгаа. Гэхдээ хит ийм өндөр өсөлттэй байгаа нь яг ямар одоо эдийн засагт бол ямар нөлөөг үзүүлэх вэ гэхээр татврын орлого маш сайн төвлөрж байгаа гэдэг чинь өөр эдийн засаг сайн байна гэсэн үг тийм. Тэгэхээр эдийн засаг сайн байгаа үед татврын орлого өндөр байгаад байгаа бол нөгөө талдаа одоо баялагын сандаа, үндэсний баялагын сандаа хуваарлах гэх мэтчлэн байдлаар тэрийг одоо бий болгож байгаа нь илүүдэл орлогоо нөөцлөө дараа нь эдийн засгийн одоо уналттай үед тэр одоо нөөцлсөн мөнгөө зарцуулж эдийн засаг дэмжих шаардлагатай гэсэн үг байна. Гэтэл нөгөө талд Монгол улсын хувьд яадаг вэ гэхээр төсвийн орлого өндөр байгаалах юм бол төсвийн зарлага яг төдөж нэгээр хажууд нь өсөө явчихдаг. Тэгэхээр нөгөө талдаа одоо эдийн засаг сайн байгаа үед бол маш их мөнгө олоод маш их мөнгө зарцуулаад за эдийн засаг жоохон сулраад ирэнгүүт шууд төсвийн алдагдaltaй болоод байгаа гэж байна. Уг нь бол эдийн засаг унаад ирэхэд бол төсвийн алдагдлыг бүр ингэж хасах руу оруулахгүй хон шиг байхын тулд нөгөө талдаа нөөцлсөн мөнгөөрөө эдийн засаг дэмжиж явах хэрэгтэй гэсэн гол бодлого яг энэ төсвийн бодлого гэдэг зүйлийн хувьд бол баригдах ёстой гэсэн үг ололт байдаг. За сүүлийн 20 жилийн хугацаанд бол манай улсын төсвийн орлогын жилийн дундаж өсөлт өөрөө 22 орчим ихтэй байсан байна.
За тэгвэл сүүлийн 4-4-өөс 5 жилийн хугацаанд 33 орчим хувиар жил бүр өсөлттэй. Уг нь бол жилийн одоо ингээд 30 орчим хувиар төсвийн орлого өсөд ингээд чинь маш их дүн яригдж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа одоо манай улс маань өөрөө сангийн тийм мөчлөг дагсан бодлого биш, мөчлөг зөрсөн бодлого барих нь уг нь бол чухал байсан гэсэн. За олон улсын түвшинд бол төсвийн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн яг орлогыг бүрдүүлж байгаа гол харьцаанд харьцуулсан харьцаа маань өөрөө дунджаар 25.7-оос 28.7 орчим хувьтай байдаг бол Монгол улсад бол 35.2 хувьтай буюу тэмдэж байгаа буюу олон улсын дунджаас 11 хувиар өндөр байгаад байна. Тэгэхээр нэг талдаа бол ерөнхийдөө бол нөгөө нэг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаагаар навж үзэж байгаа тохиолдолд манай улсын хувьд бол нэлээд олон улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаад байна. За тэгэхээр татврын орлогыг би түрүүн бас дурдсанчлан татврын орлого өсөлттэй байна гэдэг чинь цаана нь ажиллагчдын тоо болон нийгмийн даатгуулагдж байгаа тооны өсөлт, за тэгээд аж ахуй нэгж байгууллагуудын ашиг орлогын өсөлт яригдж авах ёстой гэж байна. За тэгвэл энэ хугацаанд 2019-оос 2025 оны хугацаанд эдгээр одоо ажилчдын тоо маань хэр өссөн тоог аваад үзэх юм бол за нийт ажиллагчдын тоо бол Монгол улсын нөхцөл байдалд бол одоогоор 1.4 сая хүн ам яг ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоо байгаа даа. За энэ маань өөрөө 5 жилийн өмнөх хугацаанаас 20% өсчихсөн. За нөгөө талдаа нийгмийн даатгуулагчдын тоо өөрөө 1.2 сая буюу 21% өссөн дүнтэй байна гэсэн үг. За тэгэхээр мэдээж ажиллагчд болон нийгмийн даатгал шимтгэл төлөгчдийн тоо маань өөрөө тодорхой хувь хэмжээний 20 орчим хувийн өсөлттэй байгаагийн үр нөлөөгөөр төсвийн орлого маань ч гэсэн 20-оос 30% өсөлт үзүүлсэн байх нэ гэж харж болж байгаа. За татврын орлого гэдэг доторх бүтцийг хэдүүлээд товчхон аваад үзэх юм бол хамгийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа одоо гол татвар юу байгаа юм гэхээр орлогын албан татвар тий. Орлогын албан татвар дотроо хувь хүний орлогын албан татвар, аж ахуй нэгжийн албан татвар гэж яригдана. За нөгөө талдаа сүүлийн жилүүдэд маш өндөр өсөлттэй байгаа нэг татвар бол нэгдсэн одоо нөөт буюу нэгдсэн одоо үртгийн албан татвар байгаа тийм. Бид нар бараа бүтээгдэхүүн худалдаа авах болгонд тодорхой хэмжээний худалдаа авалт болгоноос татж байгаа татвараа гэсэн үг. Тэгээ бид нар мэдээж нөөтийн баримтаа байнга уншуулад бид нар ингээд буцаалтыг өлөрл болгоо авдаг тийм. Тэгэнгүүт тухайн худалдаа авж байгаа бараа болгоны маань 10%-ийг нь төр авж байгаа. За тухайн 10% одоо 1000 төгрөгийн бараа би авлаа гэж бодоход 10% буюу 100 төгрөгийг нь одоо шууд татварыг авж байгаа төрөөс. За тэр 100 төгрөгийн маань 2%-ийг нь хүмүүстэй буцааж болгоод 8%-ийг нь улс өөрөө авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ улс авж байгаа тэр 8%-ийн татварыг нь нөөтийн татвараа гэж яриад байгаа. Тэгэхээр бид нэр 1000 төгрөгийн худалдаа авалт хийлээ гэж бодоход 100 төгрөгийн төр авлаа. За 100-ийнх нь одоо 2% нь гэхээр одоо 100 төгрөгийн 2% нь 2 орчим хувь аваад тэгээд үлдсэн хувийг нь болоод ирэнгүүт төр авдаг л гэсэн үг байгаа. За тэгэхээр энэ мэтчил ерөөхдөө бол нэг 20 төгрөг биднэрт ирдэг, 80 төгрөг нь шууд төрлөө явдаг. Энэ мэтчилэнгээр ер нь бол татврын төрөл хувь хэмжээ бол өснө нэмэгдээл байгаа. За тэгэхээр нөөтийн одоо татварыг харах юм бол 2019 онд 2.5 их 80 төгрөг байсан бол 2025 онд 6.6 их 80 буюу 2.7% өссөн байгаа. Тэгэхээр хувь хүн болон нөөтийн татвар, аж ахуй нэгжийн татвар, нийгмийн даатгал шимтгэлийн татварууд маань өөрөө 3-аас дээш дахин өссөн байгаа. 3% биш шүү ерөөсөө 3 дахин өссөн дүнгээр татврын орлогын бүтц маань өөрөө 5 жилийн хугацаанд ийм өндөр дүнгээр өссөн байх нэ гэсэн үг байна. За тэгвэл яг 2025 оны дүнг харах юм бол яг мэдээж түрүүний ярьсанчлантэй нөөтийн татвар маань одоо нийт 2025 оны нийт татврын орлогын 5.8% бүрдүүлсэн байна. За хамгийн одоо өндөр дүнтэй гэх юм бол 11.8% буюу за нийгмийн даатгал шимтгэлийн өсөлт маань өөрөө 12 орчим хувиар өссөн. За аж ахуй нэгжийн орлогын албан татвар өөрөө 7.6 хувиар, хувь хүнийх бол 6.6% гэх мэтчлэн өсөлт үзүүлсэн байх нэ гэсэн үг. Тэгэхээр нийт одоо 2025 оны татврын орлого маань өөрөө 28.3 их найдтай төвлөрөхөөр хүлээгдэж байгаа бол нөгөө талдаа 2026 онд 29.7 их найд болж 4.8% өсөхөөр байгаа. Тэгэхээр энэ мэтчлийн тоонууд бол яригдж байгаа нь ерөнхийдөө бол татврын орлогыг одоо бид нэр улсын хууль дээр батлаад бүр
9 сард анх баригдаж улсын хурлын багц гэж төсөлд одоо ингээд олон нийтэд зарлаад орж ирж байхад бол татрын орлого бол нэлээд өндөр өсөлттэй те татрын орлого хэд өөдрөгөр төсөлж байна гэсэн шүүмжлэл бол өртөжсэн. За тэгэхээр энэ маань мэдээж гэсэн нэг талдаа бол үнэ. Яагаад гэх юм бол одоо аж ахуйн нэгжийн орлого албан татрыг ингэж өснө хөө хүний албан татрыг ингэж өснө гэсэн төсөөллийн үндсэн дээр татрын орлогыг хүлээлтийг бий болгож байгаа. Гэтэл яг бодит байдал дээр тухайн байгууллагуудын одоо ашиг орлого тийм гэсэн өсөлт байхгүй те. За одоо жишээ нь манай нүүрсний компаниуд бол хамгийн их орлогыг бүрдүүлдэг. Гэтэл нүүрсний ашиг орлого 2025 онд бол маш муудсан. Тэгвэл 26 он тэгвэл нүүрсний зах зээл ямар хүлээлттэй байгаа юм бэ гэдэг зах зээл маань өөрөө хамгийн гол нь бид нар өөрсдөө ерөөсөө шийдэж чадахгүй хятадын зах зээлээс хамааралтай байдаг учраас хятадын зах зээлийн нөхцөл байдлаа шалтгаалаад манай эдийн засгт үзүүлэх нөлөө нь хэр байх юм бэ гэдгийг бид мэдэхгүй учраас одоо тэр нэг тодорхойгүй бус байдлын нөлөөллөөр одоо орлогын албан татвар маань буурах эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр ууг нь бол төсөө өөрөө хэд өөдрөгөр төсөөлөгдөх ёстой биш. Ер нь бол эрсдлээ тооцоод аль болох багаар төсөөлөд харин тэр багаа давуулж чадаад явах юм бол уг нь л төсвийн тэнцэл маань алдагдaltaгүй гарах бол уг нь боломжтой байгаад байгаа. Гэхдээ нөгөө талдаа одоо ингэ төсвийг ингэж өөрөөр төсөөлж нөгөө талдаа зарлагаа ингэж давах хэмжээнд зарлагаа ингэж коверлох хэмжээнд байгаад байгаа учраас нөгөө талдаа энэ төсвийн орлого бол дандаа л өөдрөгөр төсөөлөгдөд байгаа тийм дүр зураг бол ажиглагдаад байгаа л гэсэн үг. За тэгээд энэ хүртэл бол мэдээж бид хэддээ төсвийн орлогын тухай авч үзлээ. За тэгвэл нөгөө талдаа төсвийн зарцуулалт маань өөрөө оновчтой байж чадж байна уу гэсэн одоо ойлголт бол яригдана. За түрүүн би ярьлаа те татрын орлого маань жил болгон 30% өссөн юм байна. За тэгвэл нөгөө талд зарлагч гэсэн төдий хуваар өсөд байгаа юу гэж байгаа. Тэгвэл тийм ээ те зарлагч гэсэн өсөд байгаа. Тэгвэл зарлагыг яагаад шууд те тухайн жилд нь катлаад гэд бууруулаад хэмнэлтийн бодлого явуулж болохгүй юм бэ гэсэн нэг асуулт гарч ирдэг. За тэр маань шууд яг энэ төсвийн зарцуулалтын дийлэнх хувийг бүрдүүлээд байгаа урсгал шилжүүлэг гэсэн одоо зардалтай хамааралтай байгаа даа. За урсгал шилжүүлэг гэдэг маань өөрөө төсвийн одоо нийт зардлын төсвийн урсгал зардлын одоо нэг 50 орчим хувийг бүрдүүлдэг. За төсвийн зардлыгаа хэдүүлээ хоёр ангилж авч үзэж байгаа. Төсвийн урсгал зардал болон төсвийн хөрөнгийн зардал гэж. За төсвийн урсгал зардалд маань юу арах юм гэхээр те яг энэ одоо тэтгэвэр тэтгэмжийн зардал, хүүхдийн мөнгөн зардал, за тэгээд одоо ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүст өгж байгаа татаа сууд гэх мэтчлэн яг энэ байн гардаг жил болгон өсдөг зардлууд яваад байгаа. Гэхдээ эдгээр зардлууд маань нөгөө талдаа дандаа л халамжийн бодлоготой холбоотой зардлууд байгаа. Нөгөө талд хөрөнгөний зардалд юу орж ирж байгаа юм гэхээр за одоо энэ хөдөө орон нутагт баригдаж байгаа, за хотод баригдаж байгаа энэ барилга байшингуудад одоо оруулж байгаа хөрөнгөний зардлаа гэсэн үг. За тэгэхээр төсвийн урсгал зардал маань өөрөө нийт бүр төсвийн зардлынхаа 70-80% нь бол шууд бүрдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр бидний одоо татрын орлого гэж бүрдүүлж өгöd байгаа тэр нийт одоо орлогын маань нөгөө талаар зарж байгаа зардлын маань 80% нь шууд энэ төр тэтгэмж татаас гэх мэтчлэн халамжийн зардал руу явж юм байна гэсэн ойлголтыг бол авч болно гэсэн үг. За тэгэхээр төсвийн урсгал зардлын хэдүүлээ тоо статистик авч үзэх юм бол 2025 онд төсвийн урсгал зардал маань өөрөө 24 их найд байсан бол 26 онд 24.5 их найд болж 2.4% орчим хувиар өсөх хүлээлттэй байгаа юм. За тэгэхээр 2025 оны гүйцэтгэлээс авч үзэх юм бол нийт 24 их найдын 50%-ийг нь урсгал шилжүүлэг бүрдүүлдэг. 15%-ийг нь бараа үйлчлэгээний зардал бүрдүүлдэг. За тэгээд 26.5%-ийг нь цалин хөлсний зардал бүрдүүлдэг гэсэн үг. За та бүхэн мэдж байгаа те цалин хөлсний зардал гэж юу ороод байгаа юм гэхээр түрүүн одоо төсөв ангиж батлагдахаас ч өмнө одоо намар 25 оны намар те багш нарын цалин, эмч нарын цалин нэмэх шаардлагатай одоо цалин багш нарын холбооны одоо багш нар өөрсдөө ажил хаял зарлаад цалингаа одоо те 50 орчим хувиар нэмэгдүүлнэ. Одоо 3 сая орчим хувь 3.5 сая хүргэмээр байна гэсэн шаардлагыг засгийн газарт хүргүүлсэн. Тэгвэл энэ 26.5% гэдэг байгаа энэ дүн маань өөрөө тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүст өгж байгаа цалин үсгийн зардал гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа одоо ингэ цалин үсгийн зардлыг бол 27 хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн тогтоол гарсан. Тэгэнгүүт одоо энэ цалин үсний зардал маань ч гэсэн эрхчлөлтөд бол нэмэгдэх хүлээлттэй байгаа л гэсэн үг. За харин урсгал шилжүүлэг гэдэг байгаа зардал тэгвэл яг юу ороод байгаа юм бэ гэдгийг авч үзэх юм бол хоёр төрлийн зардал байгаа. Бусад урсгал шилжүүлэг болон засгийн газрын урсгал шилжүүлэг. За
нийт одоо бусад урсгал шилжүүлэг гэдэг маань өөрөө одоо 12.6 ихний төгрөг бол одоо эх хонд зарцуулагтаар хүлээгдэж байгаа. Тэгэнгүүт яг энэ дотор юу байгаа юм гэхээр нийгмийн даатгалын тэтгэврт тэтгэмж, халамжийн тэтгэврт тэтгэмж, ажил олгогчоос олгож байгаа тэтгэмж урамшуулал, за төрөөс иргэдэд олгож байгаа тэтгэмж, тэтгэврт гаргахад олгодог нэг удаагийн мөнгөнд тэтгэмж. За тэгээд цаашлаад хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад өгж байгаа төрийн урамшуулал мөнгө. За тэгээд нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал гэх мэтчлэн одоо эдгээр зардлууд бол бүрдүүлдэг байна. За тэгэхээр нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн тэтгэмж маань өөрөө эдгээр дүнгуудаас хамгийн өндөр хувийг бол эзэлдэг. За тэгэхээр нийгмийн даатгалын тэтгэмж гэдээ байгаад өөрөө тэтгэмжийн маань 74 орчим хувийг нь өндөр настнуудад өгж байгаа тэтгэвэр бангаараа бүрдүүлдэг. За нийгмийн халамж гэдэг байгаа тэтгэмжийн мөнгөнд өөрөө мөнгөний одоо 60% нь хүүхдэд олгож байгаа хүүхдийн мөнгөнд тэтгэмжийг эзэлж байна гэсэн 60 орчим хувийг. Тэгэхээр нэг талдаа одоо яг энэ тэтгэмжийн хэмжээгч нь бол жил болгон инфляцтай уялдуулаад 6 орчим хувиар бол нэмэгдүүлээ явдаг. Тэгэхээр энэ маань өөрөө жил ирэх тусам өсөлттэй байх зардал гэвэл мөн үү гэвэл мөн тий. Тэгэхээр одоо ингээд дурсгал шилжүүлэхийг таныг таньж болдоггүй зардлууд маань эдгээр л байгаа гэсэн үг. Энэ одоо зардлуудаа шалтгаалдаг гэсэн үг. Нэгт инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн тогтоол гарчсан байгаа гэдэг. Нөгөө талдаа бол эдийн засаг уналттай болоод эсвэл таныг гэхээр энэ зардлуудыг яаж ч болдоггүй. Гэтэ ер нь л энэ маань өөрөө тий одоо ингээд тэтгэмжээ авч байгаа хүмүүсийн буруу гэвэл ерөөсөө буруу биш, тэтгэврийн системийн өөрөө буруу байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа одоо тэтгэврийн сан, тэтгэврийн шинжилэлүүд бол яригадаад байгаа нь бол маш чухал. Тэгэхээр одоо тэтгэврийг бид нэр одоо ингээд одоо шууд нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийн мөнгнөөс шууд тэтгэмжид өгж байгаа хүмүүсийн зардлыг хуваарлах гэхээс илүү яг хувь хүн болгоны төлж байгаа мөнгөөр анх ажилд орохоос нь ахуулаад тэр тэтгэврийн сан гэж бий болгоод тэрийг өөрөө тухайн хүн маань одоо хараад удирдаад явах боломжтой. За тэгээд тэр төлж байгаа цалингаас нь уялдуулсан тийм системийг бүтээх нь чухал гэсэн ойлголт бол энд яригдана гэсэн. Тэгэхээр нэг талдаа энэ татврын бодлогын реформ гэж яриад байгаа. Тэгэхээр реформ дээр ч өөрөө нөгөө талдаа татврыг ерөөсөө дангаар нь шууд ингэ ярих боломжгүй. Тэгэхээр татврыг нөгөө талдаа зарцуулалттай хамт заавал уйж ярьж ижил энэ төсвийн одоо тэнцвэртэй тогтвортой байд гэдэг ойлголт бол яригдана гэсэн үг байгаа. За тэгэхээр татвартай хэдүүлээ хамгийн сүүлдтэй миний түрүү одоо дахин дурдаад байгаа. Урсгал шилжүүлэхийн төсвийн зардал буюу яг төсвийн гол зардлыг бууруулах боломж бий юу гэсэн асуулт гарч ирж байгаа. За тэгэхээр энэ дээр бол яг ингээд олон улсын байгууллагуудаас ч гэсэн манай улсад өгөөд байгаа хэд хэдэн зөвлөмж байгаа. За нэгт тэтгэмж халамжийн мөнгө. За энэ түрүүний миний ярьсанчлан бол яг халамжийг одоо тэтгэврийн системийг бол түрүүн бол ойлгосон. Тэгэхээр тэтгэврийн цангийн реформ бол маш чухал. За нөгөө талдаа халамжийн одоо зардлууд байгаа. За маш олон төрлийн халамжийн зардал байдаг тий. За одоо ингэ тэжээгч алдсны зардал гэж байна. Өрх толгоос ихийн одоо өрх толгоос ихэд өгж байгаа одоо халамжийн зардал гэх мэтчлэн маш олон төрлийн халамж байгаа. Тэгэхээр нэг талдаа одоо манайх чинь 1.4 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа гэж байгаа боловч нөгөө талдаа маш олон хүмүүс зүгээр л ажил хөдөлмөр эрхлэхгүй халамжаараа болгоод байгаа хүмүүс бас байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн хүмүүс зориулсан тийм бодлого явах хэрэгтэй гэсэн ойлголт бол байдаг. Тухайн хүмүүсийг ажил хөдөлмөр хийлгэх тэр нэг одоо хүсэл зориг нь өдөөж өгөх. За тэгээд тэр хүмүүсийг заавал ажил хөдөлмөр эрхлүүлэх тэр одоо системийг нь ажлын байрыг нь бий болгож өгөх гэх мэтчлэн хөдөлмөр эрхлэх гэдэг ойлголтыг л агсаа суулгаж өгөх шаардлагатай гэж байна. За Дэлхийн банкны нэгэн судалгаагаар бол зорилттой бүлэгт халамжийг бол зорилтод яг бүлэгт нь шилжүүлэх за орлогын шалгуурт суурилсан системийг бий болгохоо гэж байна. Тэгэхээр одоо зорилтод бүлэгт энэ халамжийн зардлыг шилжүүлснээр өөрөө халамжийн нийт зардлыг бол 20-30% бол бууруулах боломжтой байгаа. Тэгэхээр Монгол улсад бол нийт тоогоор бол 70 гаруй тооны халамж дэмжлэгийн зардлууд бол байгаа. Эдгээр зардлуудыг маш сайн нэгтлээд зорилтод бүлэгтэн заавар шилжүүлэх шаардлагатай гэсэн ойлголт бол гарч ирж байгаа гэсэн үг. За хоёрт нь бол тэтгэврийн тогтолцоотой тэтгэврийн хуримтлалын систем. За тэтгэвэр авагчдын тоо болон шинжлэх төлөвчдийн харьцаа өөрөө 24 он гэхэд 10 төлөвч тутамд 5 тэтгэврийн хүн байсан бол 30 он гэхэд 10 төлөвчдөд 7 хүн бол тэтгэврийн 7 хүн ногдох тооцоололтой байгаа. Тэгэхээр одоо энэ тэтгэврийн одоо хуримтлалын системийг эртхэн бий болгохгүй л нөгөө талдаа 30 он гэхэд
одоо тэтгэврээ дийлэхгүйгээс болж одоо энэ татвар төлж байгаа хүмүүсийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэх мэтчлэн юм уу энэ жоохон утгагүй юм бодлогод бол орж ирэх хэрэгсэл байгаа юу гэвэл үнэхээр байгаа. Тэгэхээр энэ талаас бол бид нар энэ тооцоололтыг бол маш сайн харж авах хэрэгтэй гэсэн. За нөгөө талдаа төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхийг гэсэн бол маш сайн орж ирдэг гэсэн. За ер нь л алдагдaltaй үр ашиггүй төрийн өмчит хувьцаат компаниудын төсвийн дэмжлэгийг бол зогсоох шаардлагатай. Огийн тухайн компаниуд ашиггүй ажиллаад байгаа ч гэсэн төрөөс маш их татаас аваад үйл ажиллагаа явуулаад байдаг. Тэгэнгүүт нөгөө талдаа энэ чинь үр ашиг бий болох ёстой учраас л дэмжлэг үзүүлээд байхад л хэдэн жил ингээд алдагдaltaй яваад байдаг чинь нөгөө талдаа ямар ч юм бүтээмж байхгүй нэ гэсэн. Тэгэхээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай эсвэл хувьчлалыг хийх замаар яг энэ төрийн өмчит компаниуд дээр зохицуулалт бол орж ирэх шаардлагатай гэсэн ойлголтууд бол орж ирдэг гэсэн. За тэгэхээр энэ мэтчлэн бол татвар болон төсвийн зарцуулалт дээр маш олон одоо нарийн ойлголтууд бол яригддаг байх нэ гэсэн үг байгаа даа. За тэгэхээр 26 онд бол мэдээж одоо төсөв бол батлагдчихсан аль хэдийн. Тэгэхээр 26 оны төсөв бол яг үнэндээ бодитоор хэлбэл маш хэцүү. Яагаад гэх юм бол дахиад л алдагдaltaй батлагдсан. За нийт тэнцвэржүүлсэн орлого өөрөө 31.9 их найд байна. Харин зарлага өөрөө 32.8 их найд төгрөг байхаар төсөв тусгагдаад аль хэдийн орлогоос авсан юм данхар дахиад төсвийн зардлал дахин батлагдсан. Тэгэхээр энэ маань өөрөө мэдээжтэй төсөв батлагдахаас өмнө одоо боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа одоо хүмүүс одоо жагсаал тавиад маш олон хүмүүс ингэ хүсэл. Гэхдээ тэр бол мэдээж буруудах яагаад гэвэл аргагүй яагаад гэхээр тэр чинь бүр маш олон жил ерөөсөө нэмэгдэлгүй ингэж ажилласан. Тэгмүүд одоо ингээд амжиргаагач дааж чадахгүй багш нартай эмч нартай байна гэдэг бол манай улсын хувьд бол маш хэцүү байгаа. Тэгэхээр нэг талаа энэ асуудлыг өмнө шийдэх ёстой байсан уу гэвэл мэдээж тийм. Гэхдээ одоо ингээд оройтсон уу гэвэл бас үгүй те. Тэгэхээр төсвийн маш оновчтой одоо зохицуултыг хийж энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн үг байгаа. За гэтээ мэдээж бол төсөв гэдэг бол одоо шууд богино хугацаанд шууд л тий ганцхан чухал юмдаа л анхаарыг гэж бусад бүх заатаа танахад бол хэцүү гэдгийг бол түрүүний ярьсан одоо ойлголтоос бол олж авсан байх. Тэгэхээр манай одоо төсвийн зардал өндөр өсөлттэй за тэгээд төр эдийн засагтаас хэтэх оролцоотой байгаатайгаа бизнес эрхлэгчдэд татварын дарамт бий болгох, за тэгээд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, за тэгээд урсгал зардлын өсөлтөөр дамжаад хэрэглээг нэмэгдүүлж инфляцийг өсгөх зэрэг ингээд тодорхой эрсдлүүдийг бол дагуулж идэг. За нөгөө талд бол мэдээж манай улсын хувьд бол 28 он хүртэл одоо засгийн газрын гадаад зээлийн өрийн эргэн төлтүүд бол хүлээгдэж байгаа өндөр дүнтэй. Тэгэхээр тэрийг бол мэдээж бонд гаргаад ингээд дахин санхүүжүүлэлт бол яваад л байгаа. Гэхдээ нөгөө талдаа яг энэ өрийн удирдлагыг ч гэсэн бодлогыг бол анхааралтай оновчтой хэрэгжүүлэх нь бол нэн чухал байгаад байгаа гэсэн. За тэгэхээр энэ хүртэл бол маш эрсдэлтэй ойлголтуудыг бол авч үзлээ те. За нөгөө талд бол мэдээж манай улсад бол маш найдвар гэж харагдаж байгаа чухал. Гэхдээ найдвар гэж байгаа ч гэсэн аль томоохон бүтээгдэхүүн байгуулалтыг хийхэд л заавал богино хэмжээний яалтчгүй эдийн засгийн золиос ер нь бол шаардлагатай байгаад байдаг. Тэгэхээр яг энэ одоо чухал ойлголтууд чухал одоо зүйл маань юу юм гэхээр сүүлийн үеийнчүүд яригадаад байгаа одоо мега төслүүд буюу яг нь бид нар ч одоо уул уурхайн дээр түшгэлсэн гэдэг байгаа боловч бусад салбарын хөгжил маань нэлээд хэцүү байгаад байгаа. Тэгэхээр энэ уул уурхайгаас салбраас төвлөрсөн орлогоо бусад салбаруудыгаа дэмжих байдлаар одоо ингээ нөгөө бусад одоо аялал жуулчлал хөдөө аж ахуй гэх мэтлэн гол эдийн засагт чухал нөлөө үзүүлэх боломжтой салбаруудад дэмжих нь чухал байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол 14 мега төслүүдийн бүтээн байгуулалт буюу одоо энэ бомбуудын маш их одоо нүүрсээ гаргалаа гэж бодоход л экспортын хүчин чадлаа нэмэгдүүлэх бомбуудын хүчин чадлын ажил байгаа. Нэмээд эрчим хүчний реформууд, зам тээврийн төслүүд, за тэг гэх мэтчлэн одоо усан цахилгаан станц гэх мэтчлэн энэ яг энэ дэд бүтцийн суурь систем маш сайн байж чадах юм бол нөгөө талдаа урт хугацаанд бол манай эдийн засгт үзүүлэх өгөөж нь өндөр байна гэж харж байгаа. За тэгээд төсөв тал дээр бол мэдээж одоо төсөв дээр одоо яг тухайн жилүүдэд л алдагдaltaй ашигтай төсвийн тэмцэлт хийлээ гэж яриад байгаа боловч төсвийн хувьд бол манай улс бол нэлээд том реформуудыг хийх нэг шаардлагатай байгаа гэсэн ойлголтуудыг бол одоо олон жил яригдж байгаа. Тэгэхээр эх жилүүдэд ч гэсэн төсөв дээр бол нэлээд дарамттай хүлээгдэж байгаа учраас нэг талдаа төсвийн одоо энэ сангийн тэлэх бодлого биш тэ хумих бодлогыг барих нь бол чухал болоод байна гэж харж байгаа. За ингээд энд хүрээд бол энэ удаагийн одоо 2025 болон 2026 оны төсвийн ойлголтуудтай татварын тухай ойлголтуудтай хэдүүлээ танилцж авлаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Та бүхэн ойлгомжтой байсан гэж найдая. За баяр таа.